Оройн төргийн эрхэм үзэгчдээ City Night шөнийн хөтөлбөр маань эхлэхэд бэлэн болсон байна. Яг одоо Монгол улсад маань 22 цаг 43 минут болжээ. Манай UBS телевизийн уран бүтээлчид 5 гариг бүрийн шөнийн яг энэ цаг мөчид та бүхэнтэйгээ City Night шөнийн хөтөлбөрийнхөө шинэ дугаартаа уулздаг уламжлалтай. Тэгэхээр өнөөдөр бол бид үндсэн 3 буландаа 4 хэсэг зочдыг урьсан. Эдгээр зочдын дийлэн хувийг нь бас гадаадын зочид, гадаадын уран бүтээлчд эзэлж байгаа гэдгийг дуулгахад баяртай байна. Үүнээс өмнө бидний өнөөдрийн хамгийн ихний булангийн зочноо танилцуулж байгаадаа маш их баяртай байна. Энэ бол мэдээж үзэгсэлэнт бүсгүй жүжигчин хулуун үрэлцэн ирсэн байна. Орой минь төргий. Орой минь төргий. За орой минь төргий, үдшийн минь төргий 22 цаг 50 минут хэдийн болсон байна. Тэгээд өнөөдөр бас Машка маань бидний урилгыг хүлээн аваад за нэвтрүүлэгт маань хүрэлцэн ирсэнд баяртай байна. Тэгээ ерөнхийдөө манай нэвтрүүлгийн бас эхний яг энэ зочны болон ер нь голцоо их үзэсгэлэнтэй бүсгүйчүүд ирж зочноор оролцоод байна тийм үү? Тийм, тэгэлгүй яах вэ? Тэгээ өнөөдөр бас энэ бүх яг жүжигчин хулуун үргэлжлүүлж байгаа баяртай байна. Өртөө нэртэй цоошин уран бүтээлээрээ үзэгчтэйгээ уулзах гэж байна. Тэгээд ер нь бол одоо ойрын үед ийм ярилцлагад бас ороогүй үзэгчтэй удаас шинэхэн байгаа болов гэж бодож байна. Хизээ ер нь хамгийн сүүлд яг ийм шууд нэвтрүүлэгт ярилцлаганд орсон байна. Харин би сая ингэж сууж байхдаа бодоо сууж байлаа. Ер нь ингэж шууд нэвтрүүлэгт ороог айгу утцсан байна. Тэгээд ороог утцсан чи бас жоохон сандрах гад байна. Шууд гэх тэнгууд айгу тийм. Гэтэ айгу гоё энэ гоё байна. Ер нь Машкагийн хувьд манай нэвтрүүлэгч бол 7 хоногт нэг удаа гардаг нэвтрүүлэг байгаа. Яг лав гарагт гардаг. Лав гарагийг ер нь яаж өнгөрүүлдэг вэ? 7 хоногийн лав гараг бусдаас нь арай онцлол. За яг нэг тийм онцлоод байхаар нэг өнгөрдөггүй хаа. Яг 7 хоногийн голын өдөр учраас их онцлогтой дээ. Тэгэл ерөнхийдөө яг л болдог юм бүгдээрээ болоод процесс яг бүгд явагддагаараа явагдаад дуусна шүү дээ. Яг тэгж онцолж бодож байгаагүй байна. Өнөөдөр л их онцгой өдөр байна. Ярилцлагынхаа ихэнд бас бидний нэвтрүүлгийн гол онцлогоо танилцуулах зүйтэй болов уу гэж бодож байна. City Night шөнийн хөтөлбөрийн эхний буланд оролцож байгаа оролцогчдоос манай үзэгчид өөрсдөө асуулт асуух боломжтой байдаг. Тэгэхээр City Night шөнийн хөтөлбөр нэртэй Facebook-ийн хуудас та бүхний өмнө яг энэ цаг мөчөөс эхлэн нээлттэй болсон. Бид гурав хамтдаа селфи авахуулаад Facebook-д хийсэн энэ зургийн доор жүжигчин хулангаас асуухыг хүссэн асуултаа бичиж үлдээх боломжтой. Тэгээд ер нь одоо энэ тэнд тавигддаггүй их сонирхолтой содон асуултуудыг бас асуух юм бол бид нэр энэ асуултуудыг бас жүжигчин хулангаас асуухтаа баяртай байх болно гэдгийг дуулгая. Тэгээд аль хэдийнэ бидний донд асуултууд ирсэн байна. Хамгийн ихний асуултаа асууя. Амны хишгтэй хүн амныхаа дээр мэнхтэй байдаг гэсэн та хэр амны хишгтэй гэж боддог вэ хувь хүнийхээ хувьд гэж байна. Тийм үү. Баярлаа. Ер нь бол амны хишгтэй. Тийм энэ мэнгэндээ би өөр аяг дуртай. Тийм манай ээж бас мэнхтэй. Манай эгч мэнхтэй. Удам байна бас те. Ер нь удмаар их амны хишгтэй байх нь гэж. Тийм ер нь энэ мэнгэндээ их дуртай шүү. Машкагийн хувьд одоо сүүлийн үед за маш олон одоо нөгөө гайхалтай рекламны самбарууд дээрээс харж ин л та ер нь одоо хамгийн сүүлд Монсын гоо сайхны гээд тийм ээ. Ер нь одоо энэ рекламны одоо маш олон зураг авалтнуудад орж байна. Хамгийн их одоо сэтгэлд үлдсэн гэдэг юм уу? Хамгийн гоё өөрт чинь таалагдсан тэр зураг аль нэсэн бэ? Ер нь орж исэн рекламнуудаас саяны зураг ерөнхийдөө жоохон өвөрмөц арай нэг жоохон арай өөр талаас нь харуулсан болоо гэж утсан. Тэгээд сайн сүүлд авахсан ажил ерөнхийдөө надад их таалагдсан шүү. Тийм одоо мейкап нь тий одоо зураг авч байгаа хүртэл надад аягүй тийм өөр үзэгчд маань ч гэсэн үзсэн бах маш олон нөгөө автобусны буудлууд дээр ер нь олон нийтийн газруудад их тавигдсан. Малгайтай зураг бол хамгийн тасархай нэс тий. Баярлалаа. Facebook-ийн хэр идэвхтэй хэрэглэгч вэ? За нэг тийм айхтар итгэвтэй бас биш, итгэхгүй бас биш. Яг дунджийг барайл явдаг. Тий. Тэгээ ерөнхийдөө зарцуулахгүй донтоод байдаг үү? Нэг тийм донтоол одоо бүр яаж нээж ингээд ухаад байхгүй. Тэгээ угаасаа тэгж ухаас ух заавч байдгүй. Зүгээр гэхдээ дийлэнхтэй би нэг ажил уран бүтээлийнхаа талаарх юмнуудыг юу ингээд яг тавьдаг л та. Тийм. За тэгэхээр уран бүтээлийн талаар асууя гэж бодлоо л да. Сая нэвтрүүлэг маань эхлэхийн өмнө үзэгчид харсан бах өртөө киноны трейлер дөнгөж сая хүрлээ. Яг одоо нөгөө киноны трейлерыг үзээд байж хахад маш сонирхолтой санагдаж байна. Сүүлийн үед бас нэг тийм тавигдаагүй чим шиг одоо үлгэрийн чим шиг их адал явдалтай чим шиг. Тэгэхээр ер нь киноны дүрийн талаар бага мэдээлэл хүргэчихэд удахгүй бас кино нээлттэй их гэж бодож байна. 8 нээлттэй 4 сарын 8-нд. Тэгээд ер нь бол миний ч гэсэндээ тоолж үзэж байгаагүй одоо орчинд нь байж үзэж байгаагүй тийм орчин байсан. Тэгээд дүрийн хувьд гэх юм бол надад өөрөө их таалагдсан. Тэгээд энэ дүр маань өөрөө нөгөө ер нь гэтээ одоо яг тийм тэр үеийг харуулах гэж ингэж одоо манай энэ бүх уран бүтээлчд маань зорьсон. Тэгээ тэр яг одоо зүгээр одоо бидний зүгээр энд байгаа одоо нэг юм
энгийн зүгээр бидний одоо л энэ цаг үеийн кино биш болох дээр ерөнхийдөө жоо ажиллахад жоо хэцүү байсан. Тэгээд надад энэ Биагийн ах маань бас их тусалсан. Ер нь хоёр гол дүрийн жүжигчинд бол баярлж байгаа. Дуучид, жүжигчид ер нь урлагийн тогоонд чанагдж байгаа хүмүүсийн хувьд бол нэг ажлын цаг гэж байдаггүй. Зарим өдөр нь одоо амралт юм шиг, ажил юм шиг ингээд ерөөсөө цагт баригддаггүйгээр онцлогтой байдаг юм шиг байгаа юм л да. Тэгэхээр худлангийн хувьд бол 3 дахьын орой юу хийдэг вэ гэж асуухаасаа илүүтэй чөлөө цаг гарах юм бол эсвэл ер нь оройн цагаар ер нь ямар одоо зүйлүүдийг хийх дуртай вэ? Хобби гэж ярьдаг шүү дээ. Одоо зарим хүмүүсийн хувьд кино үзээд гэрийнхэнтэйгээ хамтдаа шүнийг үдшийг өнгөрүүлэх хоббитэй байдаг. Зарим хүний хувьд бол нэг сайхан цагт гарууд унтах юмсан ч гэж бодох хүмүүс байдаг. Ер нь бол сая би ер нь дараалал нэг 3 кинонд ажиллаа л да. Тэгээд маш их ядарлаа. Тэгээд ядарсан болохоор одоогийн байдлаар бол ерөөсө болж игэл нурж унчих гал ингээд ерөөсө завгаараа завсаргаараа л унтчмаар санагдал. Өнөөдөр нэвтрүүлэг нэрэг байсан бол одоо өдөөд унтаж амарч ахна тийм үү? Гэхдээ бас яг би чинь нөгөө нэг эрт унтдаг хүн биш ээ. Нөгөө одоо нөгөө ажлын онцлогоос л нөгөө цаг нарны юу чинь яг нөгөө нэг Европ аягүй тийм юугаар яваад юм л та. Европ цагаараа. Өдөр нь аягүй гой унтмаарсан. Ерөнхийдөө бидний ажил чинь бас тэгдэг ш. Яг шүн олоод ингээд зураг авалт ингээд ихэхээр бүх хүмүүсүүд ерөнхийдөө нойр сэрэгцэн. Ингээд зураг авахтаа ингээд нэг нурж унаал ингээд ятраад ингээд баг. Өдөр нь бид нар өвдөө зураг дуусчаад гэртээ харж байхад өвдөө хүмүүс амарчаад ажилдаа гараа явж байдаг ш. Тэгэхээр ингээд цагийн юу бас солигдсон. Тэгээд тэрийгээ даа манай хүүхдүүд бас орой унтах гад байдаг. Тэгээд тэгэхээр нөгөө нэг би өөрөө унтмаар байсан ч гэсэн хүүхдүүд маань унтааг байх юм бол бас нөгөө төнтөөгөө ингээд нацалтал ингээд байж ясаар байтал чинь тэгээд бас тэгээд нэг шөнийн 2 цаг 3 цаг золтдог. За ингэж асуусан байна л да. Одоо өөртөө чинь бол Facebook-ийн найз гэж юм л да. Манай нүзэгч. Тэгээд нэг удаа өөрөө юу хэддүгээр ангитай гэж байна. Мисс болсон зураг тавьсан байсан. Ер нь багасаа юм хөөрхөн охин байсан уу? Миссийн тэмцээнд орж исэн үеэсээ яриач гэсэн байна. Фото мисс гэж би сонсч ирсэн юм байна. Улаанбаатарын мисс болж ирсэн ч гэдэг нэрээ. Фото мисс л дээ. Хэдэн онд вэ? 97 онд гэхгүй. 14 настай. 19 жилийн өмнө болчихсон шүү дээ. Тийм байна. Одоо тийм. Тэр үе дурсаач гэж өчсөн байна үзэгч юм. Ер нь бол тэгэл өөртөө ямар нэгэн одоо мисс үргэж тийм үү нөгөө багасаа ахуулаад ч юм уу яг төрснөөрөө л одоо байж юм л та. Би ээж авда баярлж байна. Тэгээд ямар нэгэн янз янзын тийм мисний юм бол хүргээгүй. Зүгээр баярлаа. Тэгээд 14 настай байхдаа ер нь бол айгүй тийм сенсацтай болж одоо тэр 14 настай хүн тухайд ч нөгөө миссийн тэмцээн чинь нөгөө нэг айгүй цөөхөнч байсан. Тэгээд насны хязгаарлал нь дандаа нөгөө 18-аас дээш насных гэж жаад би 14-т орж исэн. Тийм тэгээд төрүүлж исэн. Тэгээд тэр маань их айгүй гоё нэг тийм надад одоо өдөө одоо урлагийн мэрэгчл сонгоход маань бас одоо юу болсон баха. Дөхөн болсон. City Night шинийн хөтөлбөр гэсэн Facebook хуудас та бүхний өмнө нээлттэй байгаа. Дахиад нэг сануулъя. Та бүхэн энэ хуудасаар дамжуулаад жүжигчин хулангаас асуухыг хүссэн асуултаа яг одоо бичиж ирүүлээрэй. За манай үзэгчид бол ерөөсөө яг одоо энэ орой хин тийм ээ оролцох нь уу гэж ерөөсөө асуултаа бэлдээл байж байгаа байхгүй. Тэгээд маш сонирхолтой асуултуудыг ер нь гоцоо тавьдаг л да. Баргийн одоо өмнө сэтгүүлч тавьж байгаагүй. Тэгээд яг одоо бол бас ингэж асуусан байна. Хэрвээ одоо жүжигчин хулангийн хувьд эрэгтэй жүжигчдээс таныг нөхрөө болгоо гэвэл хэнийг сонгох вэ гэсэн байна. Заавал Монголд байхгүй бах тий. Дэлхийн одоо ерөөсөө ямар ч байж болно. Эрэгтэй жүжигчин л эрэгтэй юу? Зэстэ бодож байгаа юм биш үү? Одоо дэлхийр бол бүр хальж үзэж байгаагүй юм байна. Энэ дотроо бол бас яг тэрнтэй суучхаасаа гэсэн тийм бодол орж ирж байгаагүй юм байна. Зүгээр гэхдээ яг энэ дотроос ихгүй зүгээр дэлхийр рүү халиа л та тий яа болно шүү дээ. Надад хин Брэд Питт ер нь их гоё санагдаад байна. Магадгүй Брэд Питт одоо хүүхэн болгоны л тий амир тийм. Тийм шүү дээ. Идеал тий. Тий айгүй гоё тийм сайхан залуугийн тоонд бас л явж байгаа юм чинь. Хоол хийх юм оёх зэрэгт ер нь хэрвээ гэж асууж байна манай үзэгч. Би өөрийгөө нэг голохгүй. Тийм нэг амир учир зүггүй ингээд байнга хоол игээл ингээд юм оёо суух зав байдгүй ч гэсэндээ яг өөрөө ингээд оёо суугаад ч юм уу тийм юм бол бас ойч шүү. Чинь манай ээж өөр айгуу тийм мундаг гоё хоол хийдэг, гоё юм эднийх нэгдэг болохоор бас ээж нь жоохон гарын урдуу байгаа хаа. Эмэгтэй үзэгчид ерөөсөө нөгөө одоо жүжигчид ч юм уу тийм ээ дуучид оролцохоор хамгийн их асуудаг асуултаа бас тавьсан байна л да. Мейкапа өөрөө хийдгүү, үсээ өөрөө застдгүү, өглөөд ер нь гарахтаа мейкапанда хэдэн минут зарцуулдаг вэ? Тэгээд ийм сайхан гоё байгаагийнхаа нууцаас хуваалцаач гэсэн байна. Бяцхан. За
Ерөнхийдөө бол одоо чинь өнөөдөр гэхэд нэвтрүүлэгт орлоо гэхэд өсөө өөрөө янзлж та ороогоо сая уг нь задгаа тавих гэжсэн бол сая гинт шийдээд өөрөө ингээд хавчиж ингээд боочлоо. Мейкапаа бол мэдээж бас өөрөө хийлээ. Тэгээ бидний чинь нөгөө нэг ажлын бас онцлогоос болоод тэр болгон өөр боддог хүн хажууд байгаа байхгүй ингээд өсчин мейкап чинь ингээд хажууд явахгүй учраас ингээд хүн өөрөө яалтчгүй ингээд юмдаа сурдаг тий. Тэгээ тийм болохоор сая өнөөдрийн хувьд бол би өөрөө бүх юмаа хийгээд л ирлээ. Тэгээ гоо сайхны одоо нууцаасаа хийм бол одоо энд чинь нууцаад ах ч байх тий. Эмэгтэй хүн болгоно л одоо нүрээ цэвэрлж явах хэрэгтэй гэдэг ч юм уу. Өөртөө таарсан бүтээгдэхүүнээ хэрэглэх хэрэгтэй. Тийм одоо тэр яг л нөгөө нэг унтаж амарж явах хэрэгтэй. Бид нар чинь бас нөгөө айр сүс чинь унтаж амрахгүй болохоор бас айгүйх амархан ядраад удаг их төрхтэй болохоор илүүтэй жоохон айр сүсэнд анхаарах шаардлага гардаг. Жүжигчин болсондоо харамсаж исэн үе юу байдаг болов. Тэгээд энэ асуултаас ингээ ургуулад үзэх юм бол энэ ер нь жүжигчний мэрэгчлэр ингээд ажиллаад кинон тоглох юм уу эсвэл тайзны уран бүтээл тоглож байхад хамгийн их шантармаар зүрхшээж исэн тийм одоо зураг авалтыг нэрлэе чи гэвэл одоо ямар зураг авалтыг хэлэх вэ? Харамсаж исэн үе бол байхгүй. Тийм одоо үргэлж одоо хөөрхий хийж байгаа ажиллаараа өөрхий хийж байгаа гаргасан юм болгоноороо ерөнхийдөө тэрнээсээ ирч хүч авч тэрнгээрээ гоё урам авдаг. Тэгээ дээрээс нь хүмүүс маань гоё ингээд үнэлээд дүгнээд инх юм бол бүр тэрэндээ урамшиж их гоё баяртай байдаг. Шантарж исэн үе гэх юм бол сая энэ өртөө кинон дээр хөлөө хугалж бэртлээ. Тийм тэгээд одоо хөлөө гайгүй юу? Одоо ингээл яг таягтаа хаяа яваал. Гэтэ ямарсан гипснээсээ салсан. Тэгээд тэгсэн ч гэсэндээ нөгөө ажил уран бүтээл нөгөө цаан чи нөгөө аягүй олон баг хамт олон байгаа гэдэг утгаараа хайч чадсангүй бас тэгэл хазганаал гипстэй ч гэсэндээ ингээл явсаар агаал дуусглаа 2 кино. Тэгээд тэр бол аягүй хэцүү. Би чинь тэгж ерөөсөө үзэж байгаагүй юм чинь ингээд бэртчээд ингээд хөлн гипстэй алхахтай чинь үүдээ нөгөө тоглох гээд ингээд нөгөө гүйцэд ямаа гаргаж чадахгүй байх үедээ гэх юм уу те. Тиймэрхүү бэрхшээлтэй юм гэх юм бол одоо тэр л анх одоо бэрхшээл маань байлаа. Манай нэг үзэгч хувийн чадар нэг ийм асуулт ирүүлсэн байна л да. Жүжигчин хуусан ганц бадаг дахилттай дуулж болохгүй гинэ. Яа тийм асуулт асуусан юм бол чинь. Энд ерөөсөө тэрнээс хойшоос маш олон хүн тавиад ах шиг. Дуулдгуулгын дуулдаг одоо хулангийн маань хоолойг л сонсох гээд ах шиг байна. Тийм би харин тэгээ сая энэ асуултыг асууж байсан. Жүжигчин хулан бас дуулж ирснийг сонсч ирсэн болов уу тэр үзэгчийг гайхах. Миний санахын нөгөө найзууд кинон дээр манай хулан дуулдаг тий. Уйлаа. Тий, уйлаа дуулчих одоо би их санаж байна. Тий, нуугаад уйлаа. Тэгэхээр ер нь яах вэ? Одоо дуулах байлаа ч гэсэн ерөнхийдөө одоо хулангийн маань хоолыг сонсох гэх юм бол найзууд киног үзэгчтэй үзээрэй. Найзууд кинон дээр хулан маань нэг бадаг дуулдаг шүү тий. Гоё дуулдаг байгаа. Таны хамгийн дурсамжтай, аз жаргалтай мөч ер нь юу вэ гэж сонирхож асууж байна. Яг одоо ингээд намайг хэлэхэд хамгийн түрүүндээ сэтгэлд чинь буусан тэр үе ямар үе байсан бэ? Мэдээж сая чамайг тэгж хэлэнгууд шууд нөгөө миний хоёр хүүхдэлнүүд нь харагдчихэв. Тэ одоо миний хамгийн одоо юугаарч төсөөлшгүй юугаарч одоо зүйрлэшгүй ганц хоёр нандин эрдэм маань юм чинь. Одоо тэр хоёртой өнгөрүүлсэн тэр хоёртой байгаа цаг мөч бүхэн л одоо. Хол ер нь өөрийгөө хэр сайн ээж гэж боддог вэ? За би яг нөгөө ажлаас болоод ингээ хүүхдэд цаг зав гаргах нь ерөнхийдөө жоохон бага байдаг л да. Одоо тэгэхээр тийм болохоор аль болох цаг зав гаргахыг хичээдэг. Тийм болохоор гэхдээ ямарсан өөрөө байгаа үедээ бас хүүхдүүдтэйгээ би ээжийнхаа үүргийг гүйцэтгэл. Одоо хүүхдүүдэд хийх ёстой юм хийгээ, хоол ундыг хийдэг ч юм уу. Тэгээ өглөө болгон хүүхдэд хөргөж өгж авдаг ч юм. Энэ хийх ёстой ээжийнхаа үүргийг гүйцэтгэл гэж байна. За ерөөсө дэндүү хөөрхөн бүсгүй шүү. Аз жаргал хүсье. Яагаад ийм хөөрхөн юм бэ гэсэн ийм одоо асуултууд маш их ирж байна. Тэгээд ерөөсөө өөрийн чинь амьдралд за уран бүтээл аз жаргал хүсье, шүтэж явдаг шүү. Тантай фэйсбүүкийн найз шүү. Яста зургийг чинь байнга үздэг шүү л гээл ерөөсөө манай үзэгчид зогсоод байгаа бичээд ирсэн байгаа. Тэгээд нэвтрүүлэг гараад бас манай фэйсбүүк хуудас руу ороод бүр үзэгчдийн асуултуудыг нэг бүрчлэн уншаараа тэгэх юм бол бас тэндээс гоё ирчхүүж урам зориг авах гэж би бодож байна. Хүүхэд насныхан дурсамжаас өхий л дөө. За одоо бол нийс Улаанбаатар хотод ингээд амьдарч байгаа бидний хувьд бол их цаг завгүй юм одоо үед амьдарч байгаа. Тэгээд одоо 90-ад онд гэдэг юм уу таныг одоо хүүхэд байх үед бол бас байдлаараа өөр байсан. Одоо бол ингээд дурсамж төдийхнөр ингээд яригддаг болчиход байна л да. Тэгэхээр одоо хаана төрж өссөн бэ? Тэгээд багынхаа бас ингээд дурсамжаас хуваалцаач. Ер нь хотын шүн эсвэл таны амьдарч өсч ирсэн тэр одоо аймгийн ч юм уу сумын ч юм уу шүн ер нь хэрхэн яаж өнгөрдөг байсан?
хотод төрж өссөн. Тэгээд нэгдүгээр хороолт ерөнхийдөө болоод 10 жилээ дүүргэж нэгдүгээр хороолт бол 10 жилийн хүүхэд нас маань тэнд л байлаа. Тэгээд яг одоо энэ цаг үетэй ингээ харьцуулах юм бол магадгүй бид нар ингээд суугаад тэр үеэр ярих юм бол биднэрт илүү их гоё хөгжилтэй юмнууд их байх байсан болов уу гэж боддоо штэ. Гадаа их тоглодог ядчил те. Тийм. Тэгээ одоо нөгөө хүүхдүүдийн нөгөө үзэж харж байгаа юм дэндүү их нөгөө гоё сайхан дэндүү их болсон болохоор яг нөгөө нэг яг гоё нөгөө хүүхдүүд чинь ингээд тоглоод наадаал ингээд явах нэг жоохон багассан юм шиг те. Тэгээд бидний өвгүүдэд тэр үед сонсдог байсан дуу хөгжим ч юм уу те тэр мэрийгээ сонсохлоор айгүй гоё санагддаг шүү дээ. Тэгээд нэг тийм найз нөхдөдөө суугаад тухайн үеийнхаа тэр үеийнхаа амиг ярьж мараад суухлаар нэг бодлын нэг амар он цаг хугацаа амар явцсан юм шиг те. 1902-ын хэдэн он гэж ирэл ярихлаар чинь одоо 2012 он гэж ярих амар тийм ялгаатай сонсогдож байна. Тэр үеийн хүмүүжил одоо үеийн хүүхдүүдийн өсөж байгаа орчин өдр чинь бүр ингээд тэнгэр газар юм шиг бас ерөнхийдөө ялгаатай те. Байшин барилганаас ахуулаад. Тэгээд тэгэхээр ерөнхийдөө бага насууд мэдээж хэрэг хүн болгоны гайхамшигтай гоё гэгээлэг одоо муу юм байхгүй толб байхгүй л гэдэг багт тий. За хуландаа баярлалаа. Тэгэхээр манай нэвтрүүлгийн нэр бол өөрөө City Night. Тэгээ хотын үзэж байгаа. Тэгээ бид ерөөсөө одоо бүх оролцогчдоос хотын үзшийн талаар, бага насных нь одоо дурсамжийн талаар хотын аль хэсэгт өнгөрөөсөн гэдэг асуултыг ерөнхийдөө ярилцлагынхаа төгсгөлд бас уламжлал болгож асуудаг ийм уламжлалтай юм байнамаа. Тэгээд ярилцах хугацаа маань маш хурдан дуусчлаа. Үзэгчдээ одоо асуултаа зогсоогоорой. Бидний одоо ярилцах хугацаа маань ингээд дуусаж байна. Ярих юм их байлаа. Харин их байлаа. Одоо тэгээд яах вэ те? Бас орой үдш болчлаа. Хулангаас ирт явуулъя да. Хэд хэдэн бас дэлгэцийн бүтээлийн ард гарсан. Одоо бол цаг заавал гарах юм бол хүүхдүүд рүүгээ гэрлүүгээ яарах. Тэр одоо гэр бүлдээ зарцуулах одоо цагаал их болохыг хүсдэг баг. Тэгээд энэ цагаас хумслаад бидний одоо урилгыг хүлээн авч хүрэлцэн ирээд үзэгчдийн маань сонирхсан асуултанд хариулсанд баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Одоо эндээс гараад хайчих бай. Одоо эндээс гараад харин да. Харин тий ойлгомжтой. За болгоомжтой хараарай. За баярлалаа. Өргөдөө ирсэн баярлалаа хуландаа. Баярлалаа. Энэ өдөш амжилт. Энэ нэгэн өдөш бас хоёртай хамт энэ өчиг өнгөрөөснөөс маш их баяртай байна. Хоёрын ажил уран бүтээлч гэсэнд өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Эрхэм үзэгчдээ өнөөдрийн City Night шөнийн хөтөлбөрийн маань хамгийн эхний зочноор жүжигчин Хулан оролцлоо. Тэгэхээр жүжигчин Хулангийн хувьд бол 1997 онд Монголын фото мисс өргөмжлөлийг хүртчихсэн юм байна. Харин одоо бид нар үргэлжлүүлээд одоо дэлхийн сайхан бүсгүйчүүдийг студидд урьсан. Тэгээд дэлхийн чансаагаараа 5 дугаарт бичигддэг Face of Beauty International тэмцээний тэргүүн байр тэдмийн эзэд тун удахгүй та бүхэнтэйгээ уулзах болно. Ингээд City Night-тай хамтдаа байгаарай. За баярлалаа. Баяртай.